Зам тээврийн ослын үед амьд үлдэх бэртгэхгүй байх боломжийг суудлын хамгаалах бүс олгодог гэж судалгаагаар баталсан байдаг. Өөрөөр хэлбэл зорчигч жолооч нарт учрах хохирлыг хамгийн багадаа 50-60% багасгадаг болохыг судлаачид тогтоожээ. Тиймээс иргэдэг зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтэн амь насаа алдахаас нь сэргийлэх үүднээс замын хөдөлгөөний тухай хуульд тусгаж шинэ хуулинд хариуцлагыг нь нэмэгдүүлсэн. Гэвч жолооч зорчигчдын хамгаалах бүсээ хэрэглэх явдал хангалтгүй байна. За сая хамгаалах бүс зөөхгүй дээрээс нь гар утсаараа явж ялаа шүү дээ. Тийм ээ. Тийм үү. Замын хөдөлгөөнд нь 2-3 бэ, 2-7 гэсэн заалтыг тааж ирсэн юм байна шүү дээ. Одоо тэгээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинээр хууль батлагдсан байгааг мэдж байгаа юу? Мэдж байгаа. Хамгаалах бүсгүй болсон гар утсаар ярьсан дээр одоо 9600 төгрөгөөр торгож байгаа шүү дээ. Торох арга хэмжээ авна шүү дээ. Ойлгомжтой юу? Яасан дэлгүүр рүү орчоод хамгаалт авсан. Бүсээ зүүцсэн байж дэлгүүр орж гарч ирээд зөвхөн орчихсон. Чигч яагаад хамгаалах бүсээ зүүсэнгүү? Жолооч анхны зорчигчийг орж ирэхэд нь хамгаалах бүсээ зүү гэж шаардсан уу? Шаардлага тавьсан уу? Одоо хуулийн зорчигч нь хамгаалах бүс зүүсэн байгаа юу? Хамгаалах бүсийг доногдсон автомашины жолооч нь хамгаалах бүсийг өөрөө заавал хэрэглэх. Хамгаалах бүс зүүрүүг зорчиг тээвэрлэх байх үүрэгтэй шүү дээ, тийм үү? Эхлээд бид нар үүргээ биелүүлээд дараа нь эргээд гэх ёстой, тийм үү? Тийм ээ, тэгэхээр зөвхөн уртлын өөрөө зүггээд гэдэг юм уу, зөвхөн уртлын зорчигч зүүснээр зам дээр устгээс урьсан хамгаалж чадна гэсэн ойлголт байхгүй шүү дээ, тийм ээ? За миний хамгаалах бүс тасарчсан юм уу? Тэгээд зөвөг боловч. Хамгаалах бүсийг бол албаар л таслахгүй бол өөрөө бол тасарна гэж байхгүй байх таа. Хамгаалах бүс ажилгүй юм тээврээс ашиглагыг хөрлөө шүү дээ. Замын хөдөлгөөнд дөрөв 2 дугаар авсрал дээр яаж байгаа шүү дээ. Ингээ бүр тастаа хийцэн нэг. Жишээ нь уртлын суудалд сууж байгаа зорчигчийн бол хамгаалах бүсүүд ил байгаа тийм үү? Ил байгаа. Арын суудалд сууж байгаа зорчигчийн хамгаалах бүс байгаа юу? Суудлын сандалтайгаар. Сандалтайгаар байгаа тийм. Одоо ардтал сууж байгаа зорчигч бол мэдээж хамгаалах бүс зүүх ямар ч боломжгүй гэсэн үг шүү дээ тийм үү? Тийм байгаа, боломжгүй байгаа. Машин дэс нэг үзээдэггүй. Одоо энэ машин дээр ингээд аваад үзэх юм бол ингээд хамгаалах бүс тийм ээ, хамгаалах бүс тогтоогч тийм ээ, бүх юмнууд энэ арын суудлын дээр бол арын 2 өндөө зориулсан хамгаалтын бүсний юу тийм ээ, одоо бүс нь тэгээд түгжээтэйг бүгдээрээ байх хэрэгтэй. Гэсэд юу ч ингээд бүх юмнуудыг ингээд бүгдийг ингээд доотлоор аваачаад хийцэн. Тэгээд энэ артын суудалд сууж байгаа зорчигчдод ерөөсөө ямар нэгэн байдлаар хамгаалах бүс зүүн гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэгээд одоо зарим нэг байдлаар суудлын бүрээс хийдэг байгууллагууд байдаг. Суудлын бүрээс хийдэг байгууллагууд нь яадаг вэ гэхээр уртлын болон артлын зорчигч нь жолооч зорчигч нарын хамгаалах бүсийг ерөөсөө бүгдийг далдлаад хийсэн байдаг. Өнгөрсөн жил замын цагдаагийн газраас жолооч нарын дунд судалгаа явуулжээ.